Чингэлтэй дүүргийн ахмадуудын дунд харилцаа дууны тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд дүүргийн 40 гаруй ахмад оролцсон юм а. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо тэмцээнийг санаачилж цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ач зээгээ харж гэртээ өнждөг ахмадууд цөөнгүй бий. Тэдэн зориулсан нийгмийн үйл ажиллагаа тэр бүр алан биш. Ахмадуудын дунд спортын тэмцээн зохион байгуулагддагч урлагийн үйл ажиллагаа зохион байгуулагддаггүй гэж хэлж болно. Иймээс ч дууны тэмцээнд олон ахмад анх удаага оролцож байгаагаа хэлж байлаа. Мөн энэ мэт арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулах нь ахмадуудад нийгмийн харилцаанд оролцоход нэн тустай гэдгийг онцлсан юм а. Ахмадууд одоо ингээ байнга ингээ гэртээ сууж идэг хүмүүс энд ингээ цуглаад бөөгнөрөөд ингээ бүгдөө ингээ сайхан дуудуулаад бас энэ маань нөгөө харилцангуй нөгөө дуудуулна гэдэг маань одоо өөртөө ингээ ирч хүч авч байна гэж миний хувьд бол бодож байгаа. Урд нь одоо ер нь ийм дуу мууны тэмцээнд бол оролцож үзэж байгаагүй. Одоо өндөр насныгуудад төлөөлөд энэ тэмцээнд оролцож байгаа одоо маш баяртай байна. Ер нь цаашдаа ч гэсэн одоо ийм тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулж ерэн санаачлалыг гартаа авч ахмадууд ч гэсэн өөрийнхөө лав чөлөөг чөлөөтэй ашиглаж байх нь хэрэгтэй юм уу гэж би хувьдаа бодож байдаг. Багууд эхний шатанд ардын болон зохиолын дуу дуулж өрсөлдсөн бол дараагийн шатанд ардын дуу болох намсангой дууг дуулж өрсөлдсөн. Энэ яг нэг найр хөрм янз бүрийн юмдаар дуулуулахаас л ингэж энэ олон нийтийн дунд дуулж удаж үзэв шүү дээ. Чадахгүй би дуулж чадахгүй. Тэгсэн хэрнээ юм дээр болох дээр дуулаад байдаг тийм улсууд байдаг л да. Тийм улсуудыг одоо татаж оролцуулахад бол маш их хэрэгтэй юм байгаа. Энэ юуг ш одоо хараад улсууд эн чинь ингээд ахмадууд дуулчихвал эн чинь би ч гэсэн орвол болох юм биш гэсэн бодол төрөөд тэр хүн хамт олонны дунд ороод тийм ээ хамт олонны дунд ороод явхдаа хүртэл одоо ерөөс сэтгэл нь хүртэл сэргэж явах юм да гэж би боддгийн шүү. Энэ тэмцээний онцлог маань юу вэ гэхээр хамгийн гол нөгөө арт түмний амнаас ам дамжин өнөөдөр хүртэл шинжлэгдсэн ардын дуу маань одоо хосрогдож байгаа байхгүй юу. Тэгэхээр хосрогдсон дээр үеийнхээ дуунуудыг сэргээгээд өшөө бас шин одоо тийм ардын авьяаснуудыг нээх ийм зорилготойгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Чингэлтэй дүүрэг 24 хороотойгоос энэ удаагийн тэмцээнд 12 хорооноос ахмадууд оролцсон юм. Оролцогчдын хамгийн ахмад нь 80 настай буурай айлаа. Я хата та